Сая орлоо. Тэсжээнд бас үндэсний баялагын сан гэдэг хуримтлын сан байгаа. Дотор нь бас ямар хуримтлал байгаа гэдэг мэдээлүүд нь байгаа юм байна. Би яг өнөөдөр энд ирээд яг хүмүүсээс нь авлаа. Тэрээс өмнө ерөөсөө мэдэхгүй байсан юм. Тэгэхээр бүх хүмүүсийг бас Mongolia руу ороод өөрсдийн төрд байгаа хувийн мэдээлэл гэдэг зэс рүүгээ ороод хуримтлын сангийн мэдээлүүд бас харах боломжтой болсон юм байна. Ер нь бол Монголд хүн болгон мэдэх ёстой зүйл байгаа юм байна. Тэрний үг гэхээр биднэрт яг энэ төртэй холбоотойгоор нийтдээ 3 сан байгаа юм байна. Ирээдүйн өв сан, хуримтлын сан, хөгжлийн сан гэж. За ирээдүйн өв сан бол бидний ирээдүйн үр хөгжүүд зориулагдсан ийм сан юм байна. Гэхдээ энэ дээр тодорхой зүйлүүд маш их байна. Хуримтлын сан гэдэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас амнаатын татвараас нь тодорхой хэмжээнд хуримтлуулдаг ийм хуримтлын сан байд юм байна. За тэгээ энийг бол хүмүүс орон сууц эрүүл мэнд боловсрыг санхүүжүүлэхэд улсаас тодорхой одоо нэг төрийн аж ахуйн гэж энийг зохицуулт юм байна. Тэгэхээр энэ дээр бас тодорхой нэг их найд мөнгө байгаа гэж байна. Гэтэл өнөөдөр би яг саяхан эцэг өдрийн өмнө ипотект бүртгүүлсэн. Тэгтэл ипотекийн очир 2022 онд хэвэндэл байж байгаа. Тэгэхээр энэ дээр маш олон асуудлуудыг бас л шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр төрд энэ байгаа мэдээллийг нэгдүгээр иргэдэд илүү сайн хүргэх хэрэгтэй байна. Хоёрт нь магадгүй одоо энэнийг зохицуулж байгаа тэр бодлогын зөвлөмж өгж байгаа хувьцаат компани ч юм уу нэг байгууллага өөрөө давхар иргэдийн төлөөллүүдийг оролцуулсан юм бүлгэм ч юм уу нэг тодорхой төлөөллүүдийг оролцуулаад саналууд аваад тэрийг энэ хуримтлын сан яаж ажиллахтай холбоотой юм хамтын юмнуудыг илүү сайжруулад яг тодорхой бодит арга хэмжээнүүдийг авахгүй бол одоо маш олон асуудал байгаад байдаг. Гэтэл яаж байгаа вэ? Одоо энд ингээд ийм олон сангууд байгаад энэ ажиллах боломжтой гэдэг байна. Тэгэхээр энэ уялдаа холбоог нэгдүгээр маш хурдтай гаргаж ирээд хооронд мэдээллүүдийг өгөх хэрэгтэй байна. Хоёрт нь гарсан тэр мэдээлэл зөвлөгөөнүүдээр үндэслээд яаралтай арга хэмжээнүүд аваад одоо нийгэмдэр маш олон нийгмийн одоо нөгөө залуучууд орон сууцтай холбоотой эрүүл мэндийн за магадгүй эхнээ ярьсан хүүхдийн асуудалтай холбоотой асуудлуудыг энэ хуримтлын сангуудаар яаралтай шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр яаралтай одоо арга хэмжээнд авах хэрэгтэй юм шиг зөв надад санагдлаа. Хөгжлийн сан гэж байгаа юм байна. За энэ бол юу гэхээр улсын төсөв ашигтай ажилласан нөхцөл тухайн одоо ашгийг нь тодорхой хугацаанд хуримтлуулаад тэрнээсээ одоо дараагийн дэд бүстэй холбоотой хөгжлийн ажлуудад одоо санхүүжүүлэх зорилготой ийм сан гэж миний зүгээр сая ойлголоо. Тэгэхээр Монгол улсын төсөв бол одоо ингээ байнгын алдагдaltaй байгаа. Тэр нь Монгол хүн болгон төрөөс ч юм уу хин нэгнээс хараад байдаг энэ юмаа зогсоогоод яг өөрсдөө төлөө ажилтдаг нэгдүгээр байх хэрэгтэй. Хоёрт нь өөрсдөө оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр яаж байгаа гэхээр сая бид нар энэ арга хэмжээндээр орж ирээд ийм сангууд байгаа мэдээллүүдийг авлаа. Тэгэхээр энэ сангуудыг яаж ашиглах вэ гэдэг оролцоогоо бид нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хин нэгнийг огсруулах дээр зүгээр саналаа өгдөг биш. Давхар яг энд байгаа сангууд одоо жишээ нь бид нар бүгд мэдэх хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь энийг яаж ашиглах вэ гэдэг дээр мөн бүгд саналаа өгөөд улсын төсвийг ч гэсэн тэр ашигтай ажиллах тал дээр нь бидний иргэд ч гэсэн оролцоод яагаад алдагдaltaй байгаа гэдэг тэр имийг нь өөрчлүүлэх ашигтай талаар нь шилжүүлэх тэгээд ашигтай гарсан нөхцөл дэд бүтцийн юмнуудаа хөгжүүлэх юм бүр сан гарцсан байгаа үед бидний энэ улсын том уул уурхайн том баялагтай газрын хоорол мэдийн асар том баялагтай энэ улсын боломжуудыг гацаагаад байгаа энэ нөхцөл байдлыг иргэд өөрсдөө оролцож өөрчлөх боломж байгаа учраас та бүхэн энэ сангуудыг мөн дор бүрнээ маш сайн судлаарай. Иргэдийн оролцоо өнөөдөр байхгүй байгаа болохоор Монгол улсын асуудлууд ийм их байгаамаа. Тэгэхээр бүх иргэдийг бас эндээ оролцоод энэ сан нэгдүгürt юу гэдгийг мэдээсэй гэж үзсэн. Магадгүй энийг хэрэг хүрж байгаа сонсож байгаа Монгол хүн болгонд би энэ сангуудаа үзээрэй. Энийг ашиглах дээр иргэдийн дуу хоолой хүргээсэй. Дээрээс нь энэ компаниуд энийг зохион байгуулж байгаа компани бас иргэдийн саналыг аваад яаралтай одоо шийдэл арга хэмжээ үр дүн болгох тал дээр илүү хичээж ажилласаа гэж бас хүсэж байна.